Сайн байцгаана уу. Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Санхүү эдийн засгийн их сургууль нь нийгмийн хариуцлагын хүрээнд 2023 оноос хойш хэрэгжүүлж байгаа сэтгүүл зүй ба эдийн засаг төслийн 3 дугаар үе шат эхэлж байгааг дуулгахад таатай байна. Олон нийтийн санхүүгийн боловсролыг хамтдаа дэвшлүүдийн хүрээндээр хэрэгжиж байгаа энэхүү төслийн хүрээнд сэтгүүлчдийн сургалт, богийн сургалт, эдийн засгийн цаг үеийн асуудлыг хөндсөн уулзалтууд хэмээх арга хэмжээнүүдийг бид хийж хэрэгжүүлж байна. За өнгөрсөн 2 жилд сэтгүүлчдийн сургалтын хүрээнд 3 удаагийн сургалт явуулсан бөгөөд нийт 49 байгууллагын 66 сэтгүүлчдийг хамруулсан байна. Эдгээр сэтгүүлчдийг сургалтанд хамруулснараа олон нийтэд эдийн засгийн мэдээллийг бодиттой, чанартай, судалгаа шинжилгээнд суурилсан үнэн зөв байдлаар түгээх ажилд томоохон хувь нэмэр оруулж чадсан гэж төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс үзэж байна. Сэтгүүлчдийн сургалтын 4-р үе шатыг 10 сард эхлүүлэхээр төлөвлөд байна. За энэхүү сургалт 10 сарын 30-нд эхлэх бөгөөд энэ удаагийн сургалтаар сэтгүүл зүйн орчин үеийн чиг хандлага, эдийн засаг, бизнес санхүүгийн мэдлэгийг та бүхэнд олгохоос гадна Монголын эдийн засаг нийгмийн орчинд өнөөдөр үүсэж байгаа эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг тооцоо судалгаа шинжилгээний үр дүнд тулгуурлан та бүхэнд тайлбарлаж бодит практик мэдлэгийг олгох ийм сургалтыг хэрэгжүүлэхээр төлөвлөд байна. Өнөөгийн улс төр эдийн засгийн нөхцөл байдал, мэргэжлийн чадварлаг бие даасан сэтгүүл зүй ямар чухал болохыг бидэнд харуулж байна гэж бидний зүгээс үзэж байна. Ялангуяа мэдээллийн технологи, нийгмийн сүлжээ хүчтэй хөгжиж, хүн бүр мэдээллийг түгэх боломжтой болсон энэ үед мэргэжлийн сэтгүүл зүйн ач холбогдол улам бүр нэмэгдэж байна. Энэ үүднээс төсөл хэрэгжүүлэгчид 2025-26 онд төслийг өргөжүүлж сэтгүүл зүйн сургалтаас гадна медиа энтерпренершип сургалт буюу сэтгүүл зүйн байгууллагын удирдлага менежерүүдэд зориулсан сургалтыг хийхээр төлөвлөж байна. Түүнчлэн медиа энтерпренершип сургалт дээр нэмээд медиа платформ хэлэлцүүлгийг сар бүр хийхээр төлөвлөж байгааг та бүхэнд дуулгахад таатай байна. Хэвлэл мэдээллийн байгууллага сэтгүүлч та бүхнийг сэтгүүл зүй ба эдийн засаг төсөлд идэвхтэй хамрагдан оролцохыг уриалж байна.